Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн 7 дугаар сарын 26-наас 27-ны өдрүүдэд Архангай аймгийн Үгийн нуурт боллоо. 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл 15 дахь жилдээ зохион байгуулагдсан энэ удаагийн тэмцээнд түүхэндээ хамгийн олон буюу 307 тамирчин оролцож төвчээр хатуужлаа сорилоо. Сүүлийн 7 жил бат Монголын триатлоны холбоо бол Үгийн нуур ирэг дээр энэ одоо Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг явуулж байгаа. За энэ манаас нээлттэй таны хэлснээр бас гадаадаас хүмүүс хүссэн тамирчид за мөн Монголд ажиллаж амьдарч байгаа гадны мэрэгчлэнүүдээс оролцдогоор онцлогтой юм нээлттэй сайхан олон улсын тэмцээн байгаа. За анх та бүхэн санаж байгаа бол анх 7 жилийн өмнө бид бол 10 хэдэн тамирчинтай зохион байгуулалтыг 10-аад хүнтэй ингээд 20 хэдэн хүмүүс л анх энэ 7 жилийн өмнө анх энэ тэмцээний зохион байгуулж өнөөдөр 310 тамирчин энэ цугласан байна. За түүнийг дагаж ирсэн багш дасгалжуулагч, хөгжөөнд дэмжигчид, за мөн эцэг эхчүүд те найз нөхд нь ирээд ингээд Үгийн нуур ирэг дээр бараг одоо бисрэг наадам шиг ийм сайхан үйл ажиллагаа болж байна. За энэ одоо үйл ажиллагааг мэдээж бид бүхэн манай энэ тамирчдаас гадна бид бүхнийг бас ивент тэтгэж ойлгодог компани, за спортод хайртай одоо ийм одоо хүмүүс маань байнга дэмжиж ажилладаг баярлж байдаг. За энэ жил бол одоо манай триатлоны холбооны хувьд бол одоо маш их онцлог жил болж байгаа. Ягаад гэвэл бид бүхэн нодон яг үдээд хийснээс хойш яг жилийн хугацаанд ажиллаад өгөндөг. Нодон бол мадах Жакартагийн одоо Азийн наадамд манай тамирчид маань триатлоны холбооны тамирчид маань бас оролцож багаараа анхудаа 13 дугаар хайранд орсон байгаа. За яг энэ одоо Монголын багийг бас миний бие Монголын одоо үндэсний олимпийн хорооны гишүүн гүйцэтгэх зөвлөлийн гишүүний хувьд бол бас ахаж орж ирсэн, бас газар дээрээс нь очсон. За өнгөрсөн энэ Азийн наадам маань бол хамгийн бол одоо алдартай ийм одоо хамгийн их олон хүн Монголын тамирчид 500 гаруй хүн багш дасгалжуулагч тамирчид орсноор онцлогтой ийм наадам болж өнгөрсөн. За энэ жилийн хувьд бол бид бүхэн бас олон улсын одоо төвшөнд бас нэлээд одоо програм гаргаж одоо хөтөлбөр гаргаж ажиллаж байгаа. За үүний үр дүнд бол Монгол олон улсын олимпийн хорооны ив санааны нэгний сангаас бас ивент тэтгэж манай багш дасгалжуулагчдад бол левел 1 одоо сургалтыг сая 7 сарын 5-наас 7-ны хооронд бас болж өнгөрсөн. За мөн сая 7 хоногийн өмнө буюу өнгөрсөн 7 хоногт бас шүүгчдийн бас Азийн холбооноос Азийн триатлоноос шүүгчдийн бас олон улсын семинарыг аваад за яг өнөөдрийн тэмцээнд бэлдэж бид нар тийм сургалтыг авсан. За та бүхэн анзаарсан бол нодонгийн одоо зайнууд одоо холдоод хараа хол болсон. Тэгээд бас манай сонирхогчд маань бас нодонгийн шиг бодож ороо цааяа бас зарим нь гин алдлаа тийм ээ. Тэгэхээр дараагийн үдээс хойш бас try 3 гэдэг одоо ангидэл буюу анх удаа триатлонд орж байгаа тамирчдын бас зай болон тэн дээр бас нэлээд олон хүн бас бүртгүүлсэн сонирхогчдын маань тоглоом нэмэгдэж байгаагаар онцлогтой байгаа. За мөн манай сая Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай бас баг тамирчид бас түүхэнд анх удаа хамгийн олон тамирч орсон. Энэ 6 сард Солонгосын Гонжо хотод болж тэнд манай 11 тамирч оролцсон байгаа. За манай тамирчдаас 54 одоо оролцсон улсаас 18-д орсон амжилттайгаар тэр Азийн аваргыг бол бас өнгөрөөсөн байгаа. За мөн өнгөрсөн одоо энэ хугацаанд манай өсвөр үеийн одоо бид нар бол одоо багаасны спортыг бол хөгжүүлэх тал дээр анхаарч за U15-аас доош насны хүүхдүүдийн цугларал одоо Таиландын район гэж одоо хотод болж тэнд бас манай тамирчид маань эцэг эхчүүд маань хүүхдүүд авч оролцож манай амарснаа маань бас хүрэл медаль авсан байгаа. Амарснаа айгүй мундаг оролцсон. Тийм, нодон жилийн манай аврах одоо энэ жил бас аварга хамгаалах батлах ийм одоо ажилтаа одоо одооны байдлаар бас төрүүлээд явж байгаа тэргүүлж явж байгаа тийм. За мөн олон улсын бас Азийн одоо конгресс болдог. Тэгээ 4 жилийн удаа болдог. Энэ одоо хуралд манай триатлоны холбооны бас 3 хүн маань Азийн одоо олон улсын тэр холбоонд бол гишүүнээр одоо орж ажилласан. Манай ерөнхий нэрийн бичгийн Цагаанбаатар маань бол Азийн триатлоны холбооны техникийн зөвлөлийн дарга болсон. Энэ бол өөрөөр хэлбэл яг олон улсын бүх тэмцээнүүд болдог. Тэр одоо зохион байгуулах юмыг одоо шийдвэрийг гаргадаг ийм мундаг одоо гол албан шударга болсон учраас яг өнөөдрийн нэг бол яг олон улсын жишгт нийсүүлж явж байгаа. Триатлоны энэ спортыг бас дэмжиж хамтдаа энэ залуучуудтайгаа оролцоод баярлалаа хэцдэг хилдэ оролцож байгаа байна. Тийм би нодлон анх орсон намайг үрсэн. Энэ жил бас энэ нодлон орсон сайхан сэтгэлийнхаа үндэстэй дахин урилга өгдөн баярлалаа хүлээн аваад хүрэлцэн ирсэн байгаа. За энд бол энэ жилээс жилд энэ тэмцээн олон оролцогчтой болж сайхан хөгжиж байна. Ер нь триатлон бол сүүлийн үед бол дэлхийн дахин
дэлгэрч байгаа юм сайхан спорт их эрүүл хүний төвчээр шалгасан бас нэг төрлийн спорт биш, гурван төрлийн спортыг бас аль алин ямар нэгэн байдлаар бас хийж чаддаг ийм шаардлага тавьдаг сайхан спортоо. Тийм учраас бол манай залуучуудын триатлон спортод хичээлж ирсэн залуу үеийнхэн байна. Бүр их идэвхтэй оролцож, олон улсын тэмцээнд оролцож медаль шагнал авч хэлсэхдээ сонс баяртай байгаа. Тэгээ миний хувьд бол төрүүлнэ гэж бодохгүй зүгээр оролцох нь энд ирж залуучуудаа дэмжих гэсэн бодолтой байсан байгаа. Тий, триатлоны тэмцээн Өгийн нуур дээр сүүлийн 7 жил болж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээн. Манай залуучууд триатлоны спортоор бас нэлээд хичээлдэг болсон байна. Энэ жил 200 гаруй тамирчин оролцож байгаа. Өмнөх жилүүдэд байгаагүй тоо маш олон тамирчид оролцож байна гэж тэмцээн зохион байгуулагч нар ярьж байна. Тэгэхээр энэ сүүлийн жилүүдэд энэ триатлоны спортоор хичээлж байгаа залуучуудын тоо нэмэгдэж байгаа нь бол маш сайн хэрэг. Залуучууд бас эрүүл чирэг бие барилдраа хөгжүүлэх, бас чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, за дээр нь бас энэ идэвхтэй зорилготой спортоор хичээлэх гэдэг агуулгаараа бол триатлон бол Монголын залуучуудад бол бас нэлээд тохиромжтой спорт юм а гэж бас тамирчид маань энэ тэмцээнийг зохион байгуулагчид маань ярьж байна. Маш их тийм дэсвэр хатуужил шаардсан ийм спорт. Тэгээд энэ тэмцээнийг зохион байгуулахад бас боловсрол сонирхолтой спортын яамнаас дэмжлэг үзүүлж сүүлийн жилүүдэд байнга дэмжлэг үзүүлж ирсэн. За эх жил Азийн аварга шалгаруулах тэмцээнийг бас энэ Өгийн нуур дээр зохион байгуулахаар ингэж төлөвлөж байгаа юм байна. Тэгээд энэ дээр бол Азийн аварга шалгаруулах тэмцээнийг хэрвээ зохион байгуулах юм бол бидний зүгээс бол бүрэн дэмжлэг үзүүлж ажиллах болно. Дээр нь энэ триатлоны спортоор дамжуулаад аялал жуулчлалыг бас хөгжүүлэх, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байна гэж харагдаж байна. Монголд одоо ирж триатлоны энэ тэмцээнүүдийг зохион байгуулах, триатлоны ганцхан одоо Азийн аварга гэлтгүй энэ чиглэлийн спортуудыг бас спортын аялал жуулчлал гэдэг агуулгаар нь хөгжүүлэх боломж байна гэж ингэж харагдаж байна. Тэгээ үнэхээр манай залуучууд мундаг болсон байна. За өнөөдрийн тэмцээн бол одоо маш сайхан өргөн дэлгэр болж байна. Миний хувьд бол одоо 4 дахь жилдээ бас энэ тэмцээн дээр ирж сонирхож одоо гэр бүлийн хамтаар ирж энэ тэмцээнийг үздэг байгаа. Одоо цаашдаа бас хүүхдүүд маань их одоо энэ тэмцээнд сонирхолтой болж байгаа. Тэгээ өнөөдрийн энэ тэмцээн, энэ жилийн тэмцээн бол бүр илүү их өргөн дэлгэр болсон байна. Өнөөдөр харж байгаад 10 настай хүүхэд оролцож байна. 64 та хүн одоо орж ирж байна. Энэ бол бас тэсвэр хатуужлын тэмцээн байгаа. 3 төрлөөр одоо оролцдог. Үнэхээр бас тэсвэр хатуужлыг одоо шаарддаг энэ тэмцээн. Одоо манай монголчууд бол бас спортоор хичээллээд эрүүл мэндэд анхаарал ийм одоо тэсвэр хатуужлын тэмцээнд хүртэл амжилттай оролцдог болсон байна. Сая явагдсан одоо энэ сонирхогчдын тэмцээн дээр бол одоо 240 орчим хүн одоо орж ийн гэдэг анхаар бол ямархуу цар хүрээтэй маань харагдаж байна. Энэ жилийн улсын аваргын эрэгтэй төрөлд 17 настай залуу тамирчин Ганбаатарын амар санаа, эмэгтэй төрөлд 16 настай Бат оршихын инхчин нар төрүүлж Монгол улсын спортын мастерын болзол хангажээ. Эдгээр тамирчид 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд төрүүлж байсан юм байна. За баяр үргийн амар санаа. Баярлаа. За өнгөрсөн жил бас яг энэ триатлонд яг нэг ороод төрүүлж исэн юм шүү дээ. Тий. Өнгөрсөн жилийн аварга болсон. За энэ жилийн бас аварга оллоос тэгэл ямар байна? сэтгэл ер нь бол өндөр байна. Би бас энэ өнгөрсөн жилээс энэ жилд илүү их бэлдсэн. Тэгээ ер нь бол өнгөрсөн жилээс илүү нэг тийм айц багтаа өөртөө ихтэй орсон. Тэгээд ер нь бол зорьсондоо хүрч чадсан. Энэ жил өнгөрсөн жилийг бодоход зайны хувьд арай жоохон сэлэлтийн хувьд хоол болсон юм байна. Тэгээ нилээ салхитай давалгаатай байж тээ маш олон тамирчид бас нөгөө уснаас буцаж гарсан те. Өөрийн ч хувьд бэлтгэл хэр удаан хугацаанд хангах. Би өнгөрсөн жилээс энэ тэмцээнд бэлдсэн. Тэгээд энэ триатлоны спорт ч өөрөө тэсвэрийн спорт. Тийм болохоор давалгаатай, бороотой, салхитай байсан ч хамаагүй явдаг. Тэгээ ер нь бол тэсвэрийн спорт болохоор маш олон хүмүүсд орж ийн. Тэр бүх оролцогчтой баяр хүргэе гэж хэлмээр байна. Өөрөө нэг бас ороод зайгаад тусаагүй гэсэн бас энэ амар зайд ороод бас орох тийм сэтгэлтэй, зүрх сэтгэлтэй гэж бас ер нь бол зоригтой байна гэсэн үг. Тэмцээний дундаас хэцүү ч юм уу? За гардын билүү гэсэн бодол байсан уу? Сая. Ер нь бол бас сая нэг хэдхэн хугацаанд бас 10 секундыг тэгж одогцоо. Ганц үг намайг гүйцээд дуугаар тэгэхээр за ер нь энэ эйгүү бодлоо шүү гэдээ бодож байсан. Тэгээд
би гүйлээрээ илүү үдээ мэдчихсэн болохоор за зэнийг үсэн дуусгая гэж тэгээд одоо яасан. Амар санаа чи өөрийгөө танилцуулаач хэдтэй вэ? Аль сургууль ямар одоо оюутан уу сурагч юу? Би сурагч би 17 настай. Гамбатрын ямар санаа гэдэг би одлог ахтын сургууль сурдаг. Тийм үү. Тий. Усан спортоор хэдэн жил хичээлж байгаа? Усан спортоор одоо 6 жил хичээж байна. Тий. Чи яг триатлоны төрлөөр хичнээн жил хичээсний үр дүнд одоо ингээд бас Монгол улсын номер 1 тавьсан чадав. Одоо ер нь бол 1 жил хагас болж байна. 1 жил хагасаар 1 жил хагас. Хичээлд одоо Монгол улсын номер 1 болчихсон гэсэн үг. Тий. Тий. Өмнө чи одоо улс дээр ямар хаан оролцож байсан? Би өмнө миний анхны олон улсын тэмцээн юу Филиппинд болсон. Тэгээд би тэн дээр ер нь ямар ч мэдлэггүйсэн триатлоны тэгээ нэг усан сэлдэг гэдэг утгаараа л ер нь ороод үзсэн тэр тэмцээн дээр нэг хитрхи салхитай тэгээд тэр нэг юу борооны удал болж ирсэн болохоор сэлээгүй дуутлаан болсон. Дуутлаан гүүгээд дугуунаад гүдэг. Тэгээ миний хамгийн сайн давуу тал хацагдсан байсан болохоор би нэг тийм давуу талаар гаргаж чадаагүй. Тэгтэл дуусгаад ороод ирсэн. Чиний хамгийн давуу тал чи аль төрлөөс гисэн бэ? Хамгийн сайн төрлөөс усан сэлдээсэн. 6 жил хичээсэн болохоор тэгээд ер нь тэр тэмцээндээс ер нь дугуй хагараад би ер нь гадаад тэмцээн борох холондоо юм сураад ирсэн. Тэгэл одоо ер нь нэг юугаараа тийм сурсан зүйлээрээ ер нь тэмцээн төрүүлж байна дөө. За баярлалаа. Чи дараагийн одоо тийм дараагийн тэмцээнд аль тэмцээж бодож байна? Дараагийн тэмцээн би юу Свицерланд болох дэлхийн аргад орж магадгүй. Хэзээ болох вэ? Тэр 9 сар ихээр болно. Тий. Ерөнхийдөө одоо яг энэ төр дээр хичээлэгч залуучуудаа хандж идгээд ер нь одоо яаж ажиллах ёстой, яаж бэлтгэл заах ёстой зөвлөгөө өгөөч. Ер нь бол за шууд нөө триатлоны бэлтгэлөөгөө ингээд амар хэцүү бэлтгэл хийгээд байхаас илүү тийм анхан шатны нэг техник давтах бас биеийн хүчний дасгал хийх тэгээд тийм одоо телевизээр тийм триатлоны тэмцээн үзэх юм уу тийм хамгийн ихтэй нэг багаас дээшлүүлэх тийм шатаар явна. Багаас дээшлэх шатны ихтэй нэг алж байгаа зүйлүүдэд яг сайжруулад тэгээ ер нь бол шатаар сайжраарай л гэж хэлмээр байна шатаар. За өөрийгөө танилцуулаач. Наа Баторшин Игчин гэдэг. За энэ төрлийн спортоор хэснэ жил хичээлж байна. 2 дахь жилдээ хичээлж байна. За 2 дахь жилдээ хичээлдэхийн одоо энэ спорт руу орохын болсон гол шалтгаан нь юу байсан? Ер нь л өөрөө би нэг усан цэлдэг байхгүй юу? Тэгээ усан цэлэлтээр ер нь л ингээд өөрийгөө арай өөр талаас нь сориод үзье гэж орж исэн. 2 жилдээ авраг болж байна. Ер нь бол усан цэлдэг дугуй ундаг гүйч яддаг хүмүүс бол энэ төрлөөр орё гэдэг бодож яг барайгаа дуусч чадхад их цөөхөн байдаг юм байна л да. Яг гол бэрхшээл нь юунд байдаг юм бэ? Өөрийгөө ялан дийлээ тэгээд шүд зугаал явах нь ер нь тэгээд өөрт нь туслана да. Тийм усан цэлдэд гараад ирээд шууд дугуй унгад бахардаг хэрүүс татах юм уу маш их тусалж байгаа яг чиний одоо яг аль хэсэг дээр нь хамгийн их одоо тамирчин шалгаж төвчээрчин шалгасан үйл боллоо. Дугуун дээр л жоохон хэцүүс. Тэгээ бус нь бол гайгүй. Ерөнхийдөө бол энэ уралдааны явцад шандар тохиолдол энэ гарааг үйл бодож болох юм байна тийм үү? Тийм. Гэтэ ер нь бол хүн болгонд тийм асуудал тулгардаг баг. Тийм үү. Тэгэхээр эмэгтэй хүмүүс яг энэ төрлөөр хичээлэхэд одоо юу н одоо онцлог гэдэг юм болоо ер нь. Ер нь эмэгтэй хүн ч гэхгүй ер нь бол бүх хүмүүс яг өөрөө сонирхоод үзье гэж орж ирэх баха. Чи ер нь олон улсын байгууллагад Монгол улсад төлөж оролцуулдаг байгаа юу? Тэгээ 2 жил оролцсон. Индонез улсад Азийн аврагт орсон. Энэ жил болохоор Солонгост бас оролцсон. Индонезид ороход чинь нөгөө Азаа төлөж ордог юм уу? Тийм. Тэр талаар гоё ярьж өгөөч. Тэр тэмцээнд болохоор багш тэгээд нэг ер нь бол 2 дасгалжуулагчтай явсан. Тэгээд ер нь бол багаараа оролцсон болохоор миний яг анхны том тэмцээн байсан. Тэгээд ер нь бол их юм сурч авсан. Олон улсын тэмцээн уралдаан ороход энэ зардал мөнгөний санхүүжилтийн хаас гаргах юм бэ? Ер нь манай триатлоны холбооноос ивент гэсэн. Ер нь танай байгаа холбоос авсан юм байна тийм үү? Тэгэхээр ер нь яг энэ спортоор яд хичээж байгаа залуучуудаа хандж хэлэхэд одоо юу зөвлөх вэ? Ер нь бол өөрийгөө нэг ялаад дийлээд үзчихэд нэг алдах юм байхгүй. Тэгээд ер нь бол оролцоод үзээрэй л гэж хэлмээр байна. Дугуйгаа барьшуулаад каска тавиад гүйцэд үлдэх юм байна. За мөн байна. За тийм болгоо эцэгтэй оролцдог их хоёр даргаас орж ирж байна. Нага дуусгаад 3 төрлөө дуусгаад орж ирж байна. 30 дугаартай тамирчин байгаа дуусгаад орж ирлээ. Баяр хүргэе танд. За Амсгаа жоохон дарах уу? За медаль авах шүү. Байгаа дууссан. Ямар байсан бэ? Тамирчин медаль авах хэрэгтэй байгаа. Яг нодлон орж ирсэн шиг. Тийм
цаан байсан. Тэгээ энэ жил Мэдээд аваагүй байгаа дууссан тамирчид мэдээд аваарай. харьцаа туршлагатай учраас бас ингэ замаа мэдээс учраас одоо чадлаа. За дараагийн тамирчид бас байгаа дууссаар орж ирж байна. Залуучуудтай зарим залуучууд 95 дугаартай тамирч орж ирлээ. байгаа ч гэсэн сэтгэлээрээ бас 54 дугаартай тамирч. өөрийгөө өрөвдөөд тэгээ хоцоргоо дахиад залуучууд хамт бүний хамтгүй битээ хоцоргээд таагүй 77 дугаартай тамирч орж ирж байна. Хамт орчихсон. Ерөнхийдөө сонирхож За мэдээд авах шүү. Мэдээд аваарай манай. Усны байдаг. Тамирчид маань мэдээд аваарай. сайн бай залуучууд энэ спортыг хичээлж ирсэн бай. Тийм учраас одоо бүгдээ баяр хүргье. За эмэгтэй тамирчид бас маш их идэвхтэй цаг оролцож байгаа дууссан бас орж ирсээр байна. Чадсан бүх миний одоо бүрчин хоошиг зүрх үеч бүгдээ сайн спортоо.